Тэгээ та хэдийн дунд бас нэг сангийн яам улс төр дотор ингээд байгаа хүмүүс зөндөө байгаа хаа. Монголчууд бид нар ямар нэгэн байдлаар Европын холбоо дотор тэр Бельги улсад, тэр Англи улсад, тэр Герман улсад ямар нэгэн байдлаар манай төв банкны валютын нөөц Европын засгийн газрын бонд байвал зараарэ. Европоос гаргаарэ. Европ дотор бид нар алтныхаа нөөцөө хадгалж байгаа юм бол тэрийг нүүлгээрээ. Please. Жилийн өмнө Европ, Америк хоорондоо алдсан харилцаа нь муудна. Тэ? Би луга дайрна. Итгэхгүй байсан. Одоо тэгхэн баг ойлгомжтой болж байгаа. Дональд Трамп одоо юу хийж байгаа юм бэ гэх юм бол Европ дайснуудаа хариуцлага тооцох. Арга хэмжээ авах. Тэр нь юу юм бэ гэх юм бол Европын холбоог задлах. За яаж задлах гэж байгаа юм бэ гэх юм бол зарим Европын холбооны гишүүн орнуудыг Америк руу ойртуулах, Европын холбооноос гарах. Тэгээ юу болох юм бэ гэх юм бол Европын холбоо задарчин. Сонсцгоо. The European nations are reporting that your president might as well be the leader of the European nation. Зарим Европчууд Европ орны өдөрдөгч нар юу хэлж байгаа юм бэ гэх юм бол танаа ерөнхийлөгч одоо Дональд Трамп би тэ Европын орнуудыг өдөрчүүл яадаг юм бэ? Also they listen to us and they respect us like they've never respected us before. So we're going to work very hard. Тэгэхээр тэд нар манайхыг хүндэлж байгаа. Миний манлайлыг ерөөдөө хүсэж байгаа. Тэгээ бид нар ингээд ажилдаа орно. Хөдөлмөрлөнө. We get along with them. We want to get along with as many nations as we can. We've been ripped off by a lot of them. За тэгээ ягаад ер нь тэгж ярьж байгаа юм бэ гэх юм бол айгүй ойлгомжтой. Марк Рутегийн товчхон өнөөдөр тавьсан илтгэлийн хэсгийг хэдүүлээ сонсцгоо. Үнэн мэдрэл муутай. Тэгээ нэмээ хэлэхэд заяа. Марк Руте гэр бүл байхгүй, хүүхэд байхгүй. Тийм учраас энэ хүн яванда юу болох энэ хүн хамаагүй байхгүй. За. Conflict is at our door. Дайн бидний үүдэнд ирлээ. Яг гэх юм бол үүдээ Украинд барьсан. Russia has brought war back to Europe. Орос Европ руу дайныг буцаагаад авчирсан. Яг гэх юм бол НАТО Оросын үүдэнд очсон болохоор. Миний комент шүү. Миний үнцэг. And we must be prepared for the scale of war our grandparents. Тэгээ бид нар юунд бэлэн байх ёстой юм бэ гэх юм бол дайнд бэлэн байх ёстой. Ямар төрлийн дайн юм бэ? Great grandparents endured. Бидний өвөөгийн аавын үеийн тим хэмжээний дайнд бид нар бэлэн байх ёстой. Imagine it. Өөрөө төсөөлөө үзтээ гинэ. Энэ хүн өөрөө төсөөлөө үзтээ гэж хэлж байна. A conflict reaching every home. Яаж байгаа юм бэ гэх юм бол те Украиныг дэмжсэн тэргүүрээ дамжуулаад Оросыг задлах гэж үзсэн фейлдж байгаа. Одоо эцээ юу болж байгаа юм бэ гэх юм бол амар сонь заяа. Энэ карма гэдэг үү те? Карма гэдэг баха. Европчууд Украиныг ашиглаад те Оросыг задлах гэж үзсэн. Одоо юу болж байгаа юм бэ гэх юм бол Европ задарч байгаа заяа. Энэ бол жинхэнэ карма үстэй. За, тэгээ иймэрхүү хэвлэл мэдээлэл мэдээ гарч ирв. Trump plans to break up the EU by pulling 4 MAGA allies out of the bloc. Donald Trump ба Make America Great Again-ийн хөтөлбөртөө ойрхон 4 улсын өдөртөгчийг уруулаж татаад Европын холбооноос гаргаад тэ өөрлөгөө ойртуулах гэж байгаа. За тэр хин бэ гэх юм бол таад миний контентыг үзсэн бол мэдж байгаа хаа. 18 оноос хойш Facebook page, 20 оноос эхлүүлээд Instagram, 22 оноос эхлээд YouTube page хөгжүүлсэн. За энэ 3 пэйжийг ингээд дагагчийн тоо нэмчих юм бол одоо бараг 500-600 мянган дагагчтай. Санхүүгийн зах зээл дээр одоо номер 1 контент бүтээгч болсон. Энүүгээр дамжуулаад ямар гавьяа бий болж байгаа юм бэ гэх юм бол ном зарагдаж байгаа, сургалт зарагдаж байгаа, автоматын харилцагч маш сайнаар өсөж байгаа. За тэгээ та ч гэсэн өөрөө жижиг бизнестэй, дунд зэргийн бизнестэй тэгээ борлуулалтаа дэмжмээр байгаа юм бол миний бүх бичих борлуулалтын чадвар шингэсэн Power намайг сонирхоорой. Idrots.com дээр захиалж болно. Дэлгэрэнгүй мэдээл бас тэндээс. За өөр нэг санаа нэг бас The Times бас бичиж чинь тий. Leaked files, задарсан нууц мэдээлэл тий. Юу үзүүлж байна гэх юм бол Америкчууд Европын холбооны 4 орныг Европоос гараач гэсэн уриалж байгаа. Жиг арга хэмжээ байж магадгүй. Энэ зүгээр тий покер тоглож магадгүй. Bluff тий. Европчууд ингээ бадж байгаа, шахаж байгаа.
шахаж байгаа гэж магадгүй. Тэгээ англичууд тий юу хэлж байна гэх юм бол тий Дональд Трамп юу их гээд байна гэх юм бол Европын улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэх гээд байна. Европын арчлыг тий нураах гэж үзэж байна. Манай парламент, манай их хурлын гишүүдүүд тий манай их хурл юу хийгээд байгаа юм бэ? Сонирхолтой юм бэ гэх юм бол Европ өөрөө улс төрийн тогтворгүй байдал байл гэдэг нь явцсан. Виктор Орбан, Роберт Фико, Жоржо Мелони, Алис Вайл гэх мэт чинь бүгдээрээ ер нь Европын холбооноос бараг гарах хүсэл нь гарч байгаа. Тэгээд одоо Европын эдийн засгийн задраад шүүхтэрээ 200 тэрбумын алдагдлыг хүлээж аваад дайн эхлээд Европын эдийн засаг нураад тэгсэн чинь ингээ Брюсселс буюу Европын холбоо гэсэн нэг томоохон аппарат томоохон засгийн газар ингээд гишүүн орнуудыг ингээ саагаал яваад ирэх юм бол угаасаа Европын холбоогийг даахааргүй болно. Айгуу сонирхолтой, айгуу гоё санаачлагаараа эхэлсэн холбоо одоо юу болж байгаа юм бэ гэх юм бол Европыг сүрүүлж байгаа. Тийм сонирн байгаа зү тий. Ингээ бузар юм уу мэдлэггүй ухаангүй хүмүүс юм санаачлаад эхлэхээр яг эсрэг үр дүн гарч иж байгаа зү тий. Одоо Орос Украины дайн эхлүүлэхдээ түрүүн хэлжсэн Оросыг задлах. Одоо Европын холбоо задарч байна. Европын холбоо юунаас болж эхэлсэн бэ гэх юм бол гишүүн орнуудын худалдааг ингээ хөнгөвчлээ. Тэ бүгдээр нэг валюттай болъё. Америк улс шиг болъё. Америкт өрсөлдөе. Дэлхийн номер 1 томоохон зах зээл болъё гэж эхэлсэн. Тэгээд дуракууд энийг удирдсаар байгаад одоо юу болж байна гэх юм бол Европын эдийн засаг агшиж байгаа. Европын зах зээл багасж байгаа. Америкт өрсөлдөхгүй Америкийн боол болж хувирж байгаа. Тэг яг эсрэг үр дүн авчиж байгаа тийм. Тэгээд тийм Ursula von der Leyen don't meddle in European democracy. Тэгээ бити Европын арчлалтай оролдоод байл та. Яагаад оролдоод байгаа юм бэ гэх юм бол Европын арчлал алга болсон байгаа хгүй. Тэг өнгөрсөн 2 жилийн хугацаанд гишүүн орнуудын янз бүрийн эрхүүдийг бүр ингээд хасаал явж байгаа. Саяхан Унгар улсыг зүгээр ингээд баг гишүүн биш болгоцсон. Одоо удахгүй Бельги улс. Тэгээд Герман улсад одоо юу тэд нар юу хийх юм бэ гэх юм бол амар тодорхой тийм ээ. AfD намайг хорих гэж байгаа шүү дээ. Marine Le Pen Европын холбоо тий Франц улсын ерөнхийлөгч болох дараагийн Францын ерөнхийлөгч болох байсан хүнийг бас хорьсон. Роман улсын сонгуульд оролцсон тий Молдоватай оролдоод эхэлсэн гих мэтчлэн. За. Тэгээд энэ карма байгаа ч тий нэг хасах нэмэх одоо яг нэг батарейны хоёр нөгөө диалектик гэх юм уу та тий хоёр экстрим талаасаа ингэ хөдлөөд байх юм. Дональд Трамп ер нь 2016 онд юунаасаа болж эхэлсэн бэ гэх юм бол Make America Great Again гэхэлсэн. Одоо Дональд Трамп юу яриад байна гэх юм бол Make Europe Great Again гэж ярьж эхэлж байгаа хгүй. Тэгэхдээ ингээд Европын улс төрчнөр амар дургуутсаж байгаа. Марк Рутте дайн бэлтгэж байна. Ursula von der Leyen диктатур үүсгэн байгуулж байгаа. Хувь мэдээллийн пропаганда айлын ажилдаа орцсон одоо энэ Spiegel Германы хамгийн одоо том борлуулалттай ийм улс төрийн политик нийгмийн тухай бичдэг нийтлэг магазин юу бичиж байна гэх юм бол zwei Schurken ein Ziel wie Trump und Putin Europa angreifen. Хоёр хулгайч тий хоёр дайсан нэг зорилго тий Трамп Путин хэрхэн Европ руу дайрж байгаа юм бэ? Дайрах хэрэггүй байхгүй. Яг гэх юм бол энэ Европчууд өөрөө ухаантай, саруул эрүүл ухаантай хүмүүсийг ингэ сонгоод өөрийнхөө улсыг төлөөлдөг хүмүүс байгаа юм бол Европын холбоог эсэргүүцэхээс өөр аргагүй болж байгаа зү. За. Тэг юу болж байгаа юм бэ? Жоржо Мелони угаасаа Дональд Трамп буюу Америк дуртай. Шууд явна. Тэгээд ганцхан нэг амлалт байх хэрэгтэй байхгүй. Та нар биднийг хамгаалаарай. Тэ? Зах зээлээ биднэрт нээгээд өгөөрэй. Гэх мэт шиг ингэ шилнэ. Тийм ээ? Тэгээд угаасаа 4-5хан гишүүн орн бутраад эхэлчих юм бол, ураад эхэлчих юм бол Европын холбоо угаасаа байхгүй болно. Тэ? Тийм учраас нэг бүх гишүүн орнуудыг ингээд татах хэрэггүй байхгүй. За дараагийн сонгуул хүртэл Германы сонгуул хүртэл Америк улс юу их ёстой юм бэ гэх юм бол энэ AfD намыг хамгаалах ёстой. Алис Вайл гэх мэт янз бүрийн гишүүдүүдийг одоо AfD-гийн намын гишүүдүүдийг шоронд хийх гэж байгаа, хорих гэж байгаа AfD намыг удахгүй тэ бас хууль бус нам гэл арга хэмжээ авна. Виктор Орбан угаасаа Европын холбооноос гараад Оросын блок руу ороод Америкийн блок руу ороод тэгэл болоо. Фико бас яг адилхан
Орос руу илүү ойрхон тэндээс эрчим хүч авж байгаа зах зээл Хятад Оросдын блок руу орчих юм бол тэгэл болоо. Тэ. Дараагийн Францын сонгуул дээр хэн очих юм бэ гэх юм бол Марин Ле Пен нам зоолтой хожно. Тэр хүртэл Дональд Трамп зүгээр эднийг хамгаалах ёстой. Тэгээд Их Британи дотор ингээ Кир Стармер угаасаа арчигт нь алга болно. Тэгээ Найджел Фаражийн нам хожих магадaltaй. Тэгэхээр нэг амар аюултай юм гарч ирнэ заяа. Шат дараалаар явах юм бол заяа. Европ ингээд задраад зарим нь Орос талтаа ороод зарим нь тийш орохгүйгаараа дахиад нэг хүүтэндээ нэхлээд дахиад Европ нь хоёр хуваагдаад зарим гишүүн орнууд Хятад руу ойртоод нөгөөх нь Америк руу ойртоод нөгөөх нь Европын холбоотой ингээ үнэнч хിവэрээ тэгээ юу болох юм бэ гэвэл жинхэнэ Европын дайн эхлүүлэх суурин тавигдчихж байгаа байхгүй. Яг тэгвэл нэгддэг холбоо байхгүй болчихно. Тэ. Нэгдсэн байдлаар хамгаалдаг том гүрэн одоо Америкчууд тийм байхгүй болно. Зарим Европын орнууд Орос талтай, зарим нь Хятад талтай, зарим нь Америк талтай, зарим нь өөрийнхөө талтай эдийн засгууд нь муу, эдийн засгийг нь агшиж байгаа. Иргэдүүд нь бухимдалтай. Тэ. Улсууд нь ядуурч байгаа, эдийн засаг нь сүрж байгаа. Хэнийг буруудах юм бэ гэх юм бол буруудах хүмүүс зөндөө байгаа. Тэгээ хүмүүсийг буруутгаж эхлээд зарим хүмүүс нь Оросыг буруутгах нь, зарим хүмүүс Америкчуудыг буруутгах нь, зарим хүмүүс Европыг буруутгаад эхэлнэ. Тэгэл нэг Гитлер шиг мини Гитлер байсан ч яадаг юм. Нэг жижигхэн тийм Муссолини гарч ирээд, нэг жижигхэн Франко гарч ирээд. Тэ? Попрот улс төр явуулаад. Чиний буруу, та нарын буруу ингээ яваад ирэхээр Европчууд яах юм бэ гэх юм бол бухимдж байгаа. Орон сууц, ажлын байр, тэтгэвэр угаасаа алдчихж байгаа учраас юу болох магадaltaй юм бэ гэх юм бол супер бухимдал үүсэж эхэлнэ. Тэгээд дотооддоо энийг шийдвэрлэж чадахгүй юм бол буруу улс төрчтэй болоод ирэх юм бол юу болдг юм бэ гэх юм бол дайн болдог байхгүй. За тэгээд энэ амар сонирхолтой. Тэ 1945 оноос хойш Европчууд эхлээд хөл дээр буцаага босч ирсэн. Дараа нь жоохон бэртэ болж эхэллээ. Өөрийнхөө тавилангаас сонгоод, өөрийнхөө эрх мэдэлтэй, өөрийнхөө эдийн засгаа хөгжүүлээд энэ Америкийн эсрэг нэг хүч болох гэж үзээд Совет блокийн эсрэг хүчтэй нэгдэл болоод өөрийнхөө эдийн засаглан төвлөрөөд буруу хүмүүсээ сонгоод тэг яг эсрэг үр дүн гарч ирж байна, тэ. Тэгээд энийг зориг тавьж болно. Буруу хүмүүсээр тэр замаараа явж байгаа юм бол тэг хүссэн газартаа ерөөсөө очихгүй. Тэр диважинд очихгүй. Хаана очиж байгаа юм бэ гэх юм бол тамлуу очиж байгаа. Тэгээд дахиад хэлий заяа. Европт амьдарч байгаа хүмүүс мөнгөө Европоос гарга. Гөл хөдлөх янз бүрийн байгуул тэндээсээ гарга. Тэр хөвцөө данс мастай юм бол тэр хамгийн минимум хэмжээнд тэрэнд үлдээ. Тэгээ та хэдийн дунд бас нэг сангийн яам улс төр дотор ингээд байгаа хүмүүс зөндөө байгаа хаа. Монголчууд бид нар ямар нэгэн байдлаар Европын холбоон дотор тий тэр Бельги улсад, тэр Англи улсад, тэр Герман улсад ямар нэгэн байдлаар манай төв банкны валютын нөөц бүгдээрээ Монгол байхгүй штэ. Гадаад байгаа штэ дийлэх юм. Европын засгийн газрын бонд байвал зараарэ. Европ дотор ямар нэгэн байдлаар хадгаламжтай, бэлэн мөнгөтэй, кэштэй, үнэт цаастай юм бол Европоос гаргаарай. Европ дотор бид нэр алтныхаа нөөцөө хадгалж байгаа юм бол тэрийг нүүлгээрээ. Please. Та хэдийн хамаатан саатан намын гишүүн хамт ажиллаж байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар сангийн яам, сангийн сайд, Монгол банкны захирлууга холбоо барих чадах юм бол бас миний энэ видеоны доор тайглаж болно шүү заяа. Тэ. Би одоо нэг ашиг сонирхол нэг нам улс төр ерөөсөө өгөхгүй байгаа. Тэгээд энд юу тодорхойлж байна гэх юм бол бид нэр монголчууд яг нэг их мөнгө биш. Гэхдээ бид нэр хэрэгтэй штэ. Тэр мөнгө алдчих юм бол энэ тогтворгүй байдал үүсэх юм бол тэр мөнгнүүдэд татаж авъя тэхүү. Окей. Өөр газар руу, Сингапур руу явуулъя гэх мэт. Окей. За. Ямар амар юм бэ. Тэгэхээр бас нэг юм хэлчихье заа. Тийм учраас энэ түүх мэддэг жинхэнэ statesman, жинхэнэ одоо улс төрч. Одоо намын цүнх баригч биш ээ. Тэгээ энэ Марк Руте шиг хүн биш. Тэгээ энэ Ursula von der Leyen хүн биш. Ганцхан нэг юм тэ одоо манай компани, миний компаниар дамжуулаад үйлчлэг авах таад юусгүй. Тэгээ миний зааж байгаа хувьцаанууд таад өөрийнхөө дансаараа дамжуулаад авчих. Одоо хамаагүй.
Тэгээд өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд би нэлээд их олон улсын улс төр ярьж байгаа. Яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол ойлгомжтой. Тэ. Дараагийн сонгуул дээр хідүүлээ. Тэ. Надад одоо 100 мянган дагж байгаа л та. Хэнийг сонгох хэрэгтэй юм бэ гэх юм бол саруул эрүүл ухаантай, геополитикийг мэддэг, олон улсын харилцаа энэ дээрээс суурьтай ийм мэдрэл муутай хүмүүсийг бид нэр сонгож болохгүй шүү. Тэгээ зориг алсын хараа алтан гац тийм мөрөөдөл нь гайхалтай байсан ч тэрийг хүнийг сонгочих юм бол бид нар яг там дээр очино. Тэгээ хэдүүлээ тамаасаа гарч ирж байгаа шүү дээ дүнгиж одоохон. Тэ. Ихэвч монголчууд бас там дотор утаа гих мэт юм дундуур амьдарч байгаа. Гэхдээ 90 хэдэн оноос хойш бидний амьдрал сайжирсан. Тэгээд өргөжлүүлээд сайжрахын тулд бидний сонголт шүү. Окей. Тэгээ 100 хүнээс сонгоё. Окей. Тэр ингээ одоо оюу толгойн юун дээр ингээ попперж байгаа хүмүүсийг бити тоо. Тэ. Ингээл яг ингээ поппердаг иймэрхүү хулгайчууд ингээ угаасаа амнаасаа худал юм ярьдаг хүмүүсийг бити сонгоо. За баяртай.